Кафе Бэний дэлхийн 13 оронд 1600-аар салбартай кофе шопын сүлжээ юм а. Онцлог бүтээгдэхүүн нь кофений жимсэгний амт үнэрийг тэрчгээр нь хадгалсан, дунд зэргийн хуралцтай борголоор хийсэн кофе, амтад Итали шилато, шинэхэн бэлэг вафл байдаг байна. Кафе Бэний Монголиа компани нь 2013 онд кофе шопын сүлжээний албан ёсны мастер франчайзлагч болж Монголд франчайз салбар олгох эрхийг авсан. Зэнд Кафе Бэний кофений соёлыг түгээх, их хотын завгүй иргэд хүүхэд залууст найз нөхөдтэйгөө уулзах чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх газар нь байх зорилготой юм. Манай залуучуудын зорьдог, чөлөө цагаа өнгөрүүлэхийг зорьдог, арай гэгээлэг, интернет орчинд өөрсдийнхөө ирээдүйн төлөвлөгөөгөө зохиох, найз нөхөдтэйгөө ирээдүйн гэгээлэг амьдралаа ярьж хүрнэх, цагийг өнгөрөх ийм сайхан газар болж байгаад би бас баярлж байна. Энэ метро молын салбар маань анхны франчайз салбар. Кафе Бэнигийн Монгол дахь албан ёсны нээлтэнд боловсрол шинжилгээ ухааны сайд Ган Төмөр, Солонгос дахь Кафе Бэнигийн гүйцэтгэх захирал Ким Сунвон, Кафе Бэний Монголиа компани гүйцэтгэх захирал Ариунбат болон Солонгосын нэр жүжигчин Ким Бом нар оролцсон юм а. Кафе Бэний нь одоогоор Макс Мол худалдааны төв, Их дэлгүүр, Метро Мол худалдааны төв, Ариг банкнд салбараа нээсэн байна. За цаашид нийслэл хот даяар 20 салбараа нэмж нээхээр төлөвлөжээ.